За Марио Баргас Льюис яваад. За түүний энэ армоныг одоо задлыг. За P-stop Goat гэдэг. Энэ бол Ямааны найр гэдэг юм. Бухимдсан дарангуулагчийн найр гэдэг ийм утгатай. Ийм роман. Тэгээ энэ бол маш одоо алдартай гэж байна. За мэдээж 2010 онд Нобелийн шагнал зохиолч нь хүртсэн. Тэгээ Мариогийн одоо зохиол бол эрх мэдэл ба хүний мөн чанар, авилга ба дарангуйлал, эрх чөлөө хариуцлага, төр ба иргэний харилцааг өгүүлдэг ийм одоо роман. Энэ хүү одоо романаар бол дарангуйлал зөвхөн дарангуулагчаар тогтдоггүй, түүнээс айдаг хүмүүсээр тогтдгоо гэдэг энэ үзэл санааг илэрхийлсэн. Тэгээд мэдээж Монголын нийгэм бас үүнийг харж болно гэж. Зэрэгцүүлэн тавьсан юм шиг л одоо ингэж бичсэн юм гайхалтай роман байна гэж. Романы гол асуудал бол эх орон гэж хэний өмч вэ гэдэг ийм асуулт улгардаг гэж. За дарангуйлагчийн одоо байр суурь бол энэ миний төр, миний айрам, миний хууль, миний баялаг гэсэн ийм хувийн өмчийн сэтгэлгээгээр бичигддэг ийм вакуум орчин. За эндээс эх орончул үзэл бол үндсэндээ оршуулгаддаг гэж бичсэн байна. За жинхэнэ эх оронч хүн гэдэг бол би эх орондоо үйлчлэнэ гэдэг бол харин эрх мэдэлд авцсан хүн бол эх орон над үйлчлэнэ гэдэг ийм одоо ойлголт. За үүний ялгааг энэхүү роман дээр өгүүлсэн гэж. Ингээд романд гардаг аимшигтай үнэн бол хүмүүс эхлээд дарангуулагчийг магадгүй түүнээс айдаг гэж. Дараа нь айдсан зуршил болдог тухай өгүүлдэг. Эцэст нь боолчлыг хэвийн зүйл гэж үздэг. Үүнийг сэтгэл судлал learned helplessness гэж хэлж байгаа. Энэ бол өөрөөр хэлэх юм бол сурсан, дассан ийм арчаагүй байдлыг хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн эрх чөлөөгөө алдахаасаа өмнө тэмцдэг. Харин удаан хугацаанд айц давтсны дараа бол эрх чөлөө үсгээ болдог гэж. За ингээд бидний маш олон зүйлд дасал болсон энэ зүйлүүдийг бас энэ дээр өгүүлж байна. Жишээ нь одоо торгуул, татвар, шийтгэл, шийдвэр тийм ээ. Бүх зүйлийг эндээс бид харж байна. Өнөөдөр бид бүхэн үүнд дассан гэдгээс бас анзаарахгүй болсон гэдгийг бас ойлгохгүй гэж. Энэ ойлгогдохоор гэж гэдэг юм. Ийм байдалтай. Энэ романы мөчлөгийн тухай ард түмэн хүчтэй удирдагчийг эхний ээлжинд хүсдэг гэж. Удирдагч эрх мэдлээ төвдрүүлнэ. Дараа нь шүүмжлэл алга болж эхэлдэг. Түүний дараа айдас ноёрхдог, авилга ургадаг, үнэн алга болдог. За үүний дараа эцэст нь бол одоо улс гүрэн дороотж эхэлдэг. За энэ мөчлөгийг бол дэлхийн олон улс өөр өөрийн цаг хугацаанд туулж бас туршлага болгон үлдээсэн байдаг. За мэдээж энэ бол ардчлалын нэрээр, ард түмний нэрээр тунгаглагддаг. Ийм одоо авторитар системийн дэглэмийн тухайч гэдэг байж болно гэж. Хүн болгон өөр өөрийн ойлголтоор ойлгох байх гэж одоо ойлгож байна. Эх орноо сүйтгэдэг хамгийн аюултай хүн бол хинбэ гэж. За зохиолчийн өгж буй хариулт бол эх орноо үзэн яддаг хүн биш юм аа. Харин эх орноо өөрийн өмч гэж андуурсан тийм вакуумчсан тийм одоо оюун санааны тухай өгүүлдэг гэж. Учир нь тэр хүн бол эх орноо хамгаалах нэрээр, эх орноо захирч, эх орноо хөгжүүлэх нэрээр, эх орноо мүлжиж, эх орноо хайрлах нэрээр, эх орноо боолчилж эхэлдэг ийм одоо ухамсарын тухай. Тиймээс энэ роман бол эх орон жүжиглийг
уриалгахдаа сохор уур хэлэнгээр биш. Харин дараах гэдэг юм уу? Байдлаар төгсөгдөг гэж. Ингэж ойлгоод. Ингээд маш сонирхолтой. Гол нь өнөөдрийн одоо Монголын төрд байгаа уруугч улс орноо худалдсан за мөн одоо эрх ашиг, эрх мэдэл, эд баялаг шунхай төшмлүүдийг түшээдийг нэн ялангуяа манлайлагч буюу удирдагчдыг төлхөө харуулсан түүний бүтээсэн дэглэм ямархуу хэмжээний систем болдог, ямархуу хэмжээний одоо улс үндэстнийг одоо мөхөөдөг болохыг харуулсан ийм одоо түүхэн ийм роман байна гэж одоо ойлгож байна. Энэ бүгнээс одоо бид бүхэн ямар нэгэн байдлаар сургамж магадгүй одоо зүгээр энэ романыг уншснараа бид бүхэн тохиолдоод байгаа энэ танихгүй, мэдэхгүй, одоо ойлгож чадахгүй байгаа зүйлсээ бас ойлгох боломжтой юм болов гэж бодож энэ романыг өөрийн одоо ойлгож байгаагаар задлаж байгаамаа гэж одоо бодож байна. Тэгээ энэ дээр өнөөдрийн Монголын одоо тулгамдсан асуудал, оюу толгой, Рио-Тинто, за мөн одоо бусад одоо олон улсын одоо аимшигтай гэрээнүүд, за мөн одоо гадныхан санаарахдаг боловч уруугчд нь дотроос байдаг юм гэдэг энэ одоо санааг. Харийнхан бол эзлэн төрөмлөх үйл явцыг зөвхөн дотоодын уруугчдаар дамжуулан гүйцэлдүүлдэг гэдэг энэ санаа одоо илэрхийлсэн бас энэ ойлголтыг бол маш өөр байдлаар өгсөн гэж одоо ойлгож байна. Ингээд та бүхэн бас энэ одоо романыг бас уншаад өөр өөрсдийн ойлголтоо бас хүрнэ үстэй гэж одоо бодож байгаамаа. Хамгийн чухал нь бид бүхэнд давтагдж байгаа, мэдрэгдэж байгаа, хэрхэн бүсээж хангалж байгаа энэ байдлууд нь өөрөөр хэлэх юм бол энэхүү романы гол дүр, туслах дүр, за мөн үйл өрнөлүүдээр одоо батлагдан одоо баталгааж харагдана гэдэгт бол итгэлтэй байгаамаа.